Сайн байна уу? Хөхний сүүх хэрхэн бий болдог вэ? Жирэмсэн биш үед эмэгтэй хүний хөх өвлийн мод шиг хэдхэн навчтай хоосон байна. Энэ модны навчийг alveoli буюу сүүх эгч гэж төсөөлье. Жирэмсэн болоход alveoli олширч мод навчаар дүүрч эхэлдэг. Хүүхэд төрөн хөхөж эхлэхэд alveoli сүүгээр дүүрч зуны мод мэд жимсэлдэг. Хүүхэд хөхөх үед тархинд дохио очин тархинаас пролактин, окситоцин гэсэн хоёр чухал гормон ялгарна. Ялгарсан пролактин гормон сүүл дүрлэж эхэлдэг буюу модыг жимсээр дүүргдэг. Харин ялгарсан окситоцин гормон нь сүүгээр дүүрсэн alveoli бацлан сүү гадагш нь гаргадаг байна. Хэрвээ хүүхэд хөхөхгүй бол тархинаас пролактин гормон ялгарахгүй, модонд ямар жимс урахгүй. Сүү хатаж хөх өвлийн мод мэд болон хувирна. Өөрөөр хэлбэл худалдан авагч байхгүй бол захиалга байхгүй. Захиалга орж ирэхгүй улмаас үйлдвэрлэл зогсох болно. Энэ үед ямар ч эс шидтэй юм уугаач нэмэргүй. Учир нь пролактин гормон тархинаас ялгарахгүй бол сүү хизээж байхгүй гэсэн үг ээ. Тиймээс хөхөндөө байнгын сүйтэй байхын тулд нэгдүгээрт хүүхдэд хөрөнгүүд нь боломжоор хөхүүлж эхлэх хэрэгтэй. Дутуу төрсөн эсвэл өвчтөе хүүхдэд хөхүүлэх боломжгүй бол сүүгээ хатаахгүй тулд хөхөө тогтмол агаарай. Хоёрдугаарт анхнаас нь ус найруулдаг сүү, хоол өөх тоос мөн түнчлэн соосог огт өгөхгүй байхыг бодоорой. Эхийн сүүнээс бусад хоол удаан шингэдэг болохоор гэдэс дүүргээд муу мэдэх сонирхлыг нь бууруулна. Тиймээс эхийн сүүнээс өөр зүйл дор хаяж 6 сар хүртэл нь өгөхгүй байхыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна. Харин соосг нь хүүхдийн мөмөн хөхөх цагаас хумсалдаг болохоор пролактин гормоны ялгаралтыг бууруулж сүү багасах асуудал үүсгэх эрсдэлтэй. 3 дугаарт хүүхдийнхээ хүссэн үед нь хөхвөл хүүхдээ чинь өлсөн цангасан үгийг хүүхдээс чинь өөр сайн мэдэх хүн байхгүй. Хүүхэд чинь мөмөн хайгаад уйлгнаж эхлэх үед нь дор нь хөхвөл нэг чарлсан хүүхдийг хөхүүлэхэд маш хэцүү. Хүүхэд болгон янз бүр байна. Зарим нь 1-2 цаг болгонд нөгөө нь 3 цаг болгонд хөөхөх дуртай байна. Эмч их баригчдын зөвлөж байгаагаар 24 цагт нийт ойролцоогоор 8-12 удаа хөөхөлөхийг хичээгээрэй. Хүүхэд чинь өсөөд гидсний хэмжээнд томорж эхлэхээр нэг дор ахиу хүн сүү идэх чадвартай болон ойр ойрхон мөмө идэх нь багасах болно. Дөрөвдүгээрт аль болохоор хүүхэд чинь өөрөө зогсдол хөхвөл. Учир нь хөхний сүүний эхний хэсэг нь шингэн усархаг, амны цангаа гаргадаг бол сүүлчийн хэсэг нь өтгөн тосорхог, өсөглөн дардаг байна. Хөхөж дуусаагүй байхад нь мөмө амнаас нь суглаад авчвал тосорхог хэсгийг нь хөхөж амжаагүйгээс болоод жин нэмэхэд хэцүү байх болно. Хэрвээ хүүхэд чинь нэгэн хэмнэлтэд 4 удаа хөхөөд нэг сүүгээ залгих юм бол унтаад өгсөн гэсэн үг. Тэр үед нь суглаад нөгөө хөхөө хөхүүлэнгээ унтуулж болно. 5 дугаарт 2 хөхөө ээлжилж хөхвөл. Хэрвээ нэг хөхийг хоослоод 2 дахь хөхийг хоосолж дуусалгүй хүүхэд чинь унтаад өгвөл дараагийн удаа хоосолж дуусаагүй хөхнөөс эхлэн хөхүүлээрэй. 6 дугаарт ядаж нэг хөхөө аль болох хоосорлон хөхүүлэхийг хичээгээрэй. Хоосорсон хөхөнд шин сүү хурдан орохоос гадна хүүхдийн чин сүүнийхээ тосорхыг хэсгийг эзэн гэсэн үг ээ. 7 дугаарт хүүхдээ шөнийн цагаар хөхвөл. Пролактин гормон шөнийн цагаар ихсдэг бөгөөд энэ үеэр хүүхдээ хөхүүлэхгүй шүнжин унтуулвал өдрийн цагт гарах сүү буурах болно. Ялангуяа дөнгөж төрсөн хүүхэд их нойрмог, шүн өлсгөө мэдээ сэрж сураагүй байх нь олонтой. Тиймээс шүн ядаж 3-4 цаг болгон сэрэж мөмө өгөх хэрэгтэй.